Нэг амьсгаагаар. За тэгээ манайхаа нэмэх 18 шүү. Цуснууж болон нүцгэн шалдан хэсгүүд ихтэй тул жирэмсэн бага насны хүүхдүүд болон эвгүй хэсгүүдийг үзэж чаддгүй хүмүүс алгасаарай. За юу яцхан залуусаа. Ер нь дэлхийн нийтээрээ л утгагүй драм үзэж өөрийгөө шаналлахын оронд ерөнхий шал өөрөөр сэтгэж хийсэн кино болон ялангуяа анимашныг ихээр үзүүлсэнийг та бүхэн мэднэ. Анимашны зөвхөн хүүхдэд зориулсан гэсэн явцсан утга ер нь л бол байхгүй болсон баха. Гэт хэлэхэд нэмээд бүх насныханд л зориулагдсан л байдаг болсон одоо. Энэхүү хайр өхөл роботууд гэсэн цувралаар богино минутанд өөр анимашнуудыг ярих бол. Та эндээс юу ойлгосноо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Тэгээд сувгаас тэгж лайк саб дараад үзээрэй. За ингээд цувралууд руугаа орцгоё. За юу яцхан guys. Амлсясаар season 2 руугаа орцгоё. Sunset City. Ирээдүйд ухаалаг роботууд манай гэрүүдэд түгээмэл зүйл болох бөгөөд тэд хүн төрлөختөнд үргэлж хэрэгтэй байсан туслах гар нь байх болно. Өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болноо л гэсэн үг. Нохоо салхилуулах хүртэл зориултын роботууд хариуцах ба таны үслэг найзын гаргасан бохирыг ч цаг алдалгүй цэвэрлэнэ. Та бүр теннисний талбайд өөрөө ч гарч тоглох шаардлагагүй. Робот үүнийг ч бас хийж чадна. Роботууд бүх зүйлийг хариуцна гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй. Sunset City бол ахмад наснуудад амьдралынхаа жаргалтай үеийг өнгөрүүлэх диваажин бөгөөд хүний хэрэгцээд бүх нөхцлөөр хангагдсан. Өөрөөр хэлбэл роботууд нь бүх хэрэгцээг ханганаа л гэсэн үг. Janet бол ганцаараа амьдардаг настай эмэгтэй бөгөөд роботын тусламж нохооныхоо хамт 5 тухтай амьдарнаа. Түүний өдрүүд амар тайван өнгөрдөг байсан ч өнөөдөр Janet роботтойгоо зөрчилдөж энэ маргаан хурдан хурцлын ирмэгт шилжинэ. Бүх асуудал Janet явж явахдаа санамсаргүйгээр нэг зургийн жазыг хөдөлгснөөс л эхэлсэн. Харин робот өөрийн мэдээллийн сан дээр үндэслэн тэр жазны хамгийн оновчтой байрлалыг аль хэдийн тогтоосон байсан тул шууд л буцааж тавина. Энэ нь Janet-ийг уурлуулж тэр дахин хөдлөгнөө. Харин робот дахиад л буцаана. Ийм таталцал үргэлжилсээр Janet жазыг шүүрч авч робот руу ууртагаар ширтэн захирах мэт дохио өгнө. Дараа нь жазыг тавиад эргэж явна. Робот зөрүүдлэн Janet хараагүй хойгоор жазыг дахин өөрийн хүссэн байрлалд тавина. Үүнийг харсан гэрийн тижээвэр нохоо шүтээ ярзаалган дургуутслаа илэрхийлнэ. Робот харин огт тоохгүйгээр лазераар нохоон толгоон дээрх үсийг шатааж сургамж өгчдөг. Дуу чимээг сонссон Janet гүйж ирэхэд хайртай нохоо нь өрөвдмөр байдалтай. Толгой дээр бүр халзан эсэгтэй болсон байв. Энэ роботыг зайлуулах ёстой нь тодорхой болно. Зөвхөн зөрүүд биш, бас хүчирхийллийн шин чанартай. Janet шууд л хэрэглэгчийн үйлчилгээний дөрөв залах боловч хүнтэй холбогдох хүртэл 6 цаг хүлээх шаардлагатай гэсэн автомат хариу авдаг. Мөн дахин идэвхжүүлэг товчийг ашиглахыг зөвлөдөг. Janet робот руу дөхөхдөө санамсаргүйгээр буруу товч дарж Purge модыг идэвхжүүлнэ. Энэ горимд робот ойр орчмын бүх амьд биет хүмүүс болон амьтдыг устгах юм байна л та. Сандарсан Janet халдсан болсон нохоогоо тэрхэд робот аквариумын загсыг лазераар устгахдаг. Аюулыг ойлгосон Janet нохоогоо чанга тэрээд орогнох газар хайнаа. Робот тасралтгүй араас нь хөөж бүх хүчээ дайчлан довтлно. Шаазан татыг хүртэл өршөөхгүй. Хазуулах Janet бөөдөнгийн ард нуугдаж амсхийх боломж олдноо. Ингээд тэр зүгтэж явж явах үедээ түүний үс лазер төртөж нохооныхоо адил халзан эсэгч үүсчихдэг. Тэрээр бүлүүдж хөвчээр дахин хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдож ойр байгаа зүйлсээр роботыг сатааруулахыг зөвлүүлнэ. Робот ойртож ирэх үед Janet дэр шидэхэд робот түүнийг дорхноо л буталчихдаг. Энэ боломжийг ашиглан Janet угаалгын өрөөрөө зүгтэж дахин тусламж ирнэ. Тэгсэн чи яасан гэж хэрэглэгчийн үйлчилгээ бүр нохоогоо золиослохыг санал болгоно. Janet мэдээж тэгж чадлагүй учраас өөр арга бодож олноо. Нохооныхоо халдсан толгойг ашиглан роботыг сатааруулж ард талаас нь алчуураар хучин харагдах орчныг нь хязгаарлана. Түр хугацаанд робот бодолж Janet-ийг аван эргэлдэж эхэлдэг. Бодолсон робот хамаагүй л эргэлдэнэ. Гэвч робот гэнэт зогсон Janet-ийг аюул гэж тэмдэглэн байдал улам хурцтаж робот өөрийгөө хамгаалах горимж шилжиж байшингийн хаалга цонх зэрэг бүх нүкс сүвийг түгжиж эхэлдэг. Janet энэ үед сандран хурцтайгаар угаалгын сагс авч бохироор дүүрсэн сагстай хувцс шитгэхэд робот программын дагуу тэднийг эвхэж эхэлдэг. Энэ боломжийг ашиглан Janet хаалгыг онгойлгож
зугтахыг оролдоно. Гэвч робот маш хурдан ажлаа дуусгаж дахин довтлоход бэлэн болно. Яг тэр мөчөд Жанатын хөрш буу барин ирж баатар болохыг оролдох боловч робот түүнийг цахилгаан цохилтоор саармагжуулчихдаг. Ингэснээр бууч үсэрч Жанет бууг шүүрэн авч цахилгаан цохилтоос бултаж сууж роботыг буудснаар түүний системийг устгаж идэхгүй болгодог. Жанет бүх зүйл дууссан гэж бодох үед хэрэглэгчийн үйлчлэгээ анхааруулга өгнө. Түүний хийсэн үйлдэл роботуудын ан гэдэг зүйлийг идэвхжүүлсэн байна. Одоо бүх робот Жанетыг мөрдөж түүний ДНХ дэлхийгээс бүрэн устгах хүртэл энэ ан хизээж зогсохгүй. Өөр сонголтгүй болсон Жанет хөрш болон нохой хамт тодорхойгүй ирээдүрөө зугтснаар энэхүү хэсэг маань дуусна. Энэхүү богино хэсэгт технологийн хөгжил нэг талаараа ашигтаж нөгөө талаараа аюул дагуулж байгааг илэрхийлж байгаа юм л да. Дараагийн түүх. Энэхүү түүхийн гол дүрийн анимашн хөлбөрийг октийн краш болсон Майкл Би Жорданоор хийсэн байна. Life Hatch. Хүн төрлөختөн 20 гаруйхантай галактикийн дайнд оролцож буугаар эхэлдэг. Энэхүү ертөнцид нисгэгч Теренс буюу Майкл Би Жордан өөрийн сансрын хөлгийн жолоог барьж үйлдэл хийхэд бэлэн явнаа. Тэрээр пуужингуудаа ачаалж дээд хурдаар харь гаргийн хөлөг рүү давшина. Дайсны хөлөг үхлийн цацрагаар буудан тулааны талбарыг бараг л бүхэлд нь хаман цэвэрлэнэ. Манай Майкл Би Жордан нислэгийн өндөр ур чадвараараа довтлохоноос уян хатан болтож зорилттой ханилан пуужингаа харавах гэж оролдоно. Гэвч харь гаргийн зэвсгийн галын хүч маш хүчтэй тул манай Жорданы хөлөг санамсаргүй суманд оногдчихдаг. Задарч буй өлгөө удирдах гэж нэмцээр тэр үл мэдэгдэх гариг дээр осолдож газарднаа. Хүчтэй дөргөлтийн дараа хөлөг газардсан ч азар бүрэн бүтэн байна. Жордан ч амьд гарсан даацтай тооцож амьд байгаатай баярлан хөлгөөс гарна. Тэрээр байрлал тогтоогч шалгахад ойролцоо амьд үлдэх капсул байгааг олж хараад ихэд баярлнаа. Орчныг аюулгүй хэсгийг шалгасны дараа тэр олон жил хэрэглээгүй мэд тоосон дарагдсан капсул руу орно. Тэрээр дуулгаа талан шалгаж байтал шүүгэнээс робот нохоо санамсаргүй унаж өөрөө идэвхждэг. Эхэндээ Жордан үүнд анхаарал хандуулахгүй боловч бэлигээ тайлж байх үед робот нохоо гинэт дайрч түүнийг унгана. Робот нохоо ногоон скайнерын гэрэл цацруулахад Жордан хурдан удирдлагын самбарын ард нүгдэж амьсгаагаа барьж илэрхгүй байхыг хичээнэ. Робот нохоо чимээ сонсоод эргэн харахад ногоон гэрэл нанавчиж Жордангийн байрлалыг илрүүлчихдэг. Яг энэ үед манай Жордан хамгийн муу зүйлэл өөрийг нь хүлээж байхыг ойлгох үед ханан дөлгөөтэй байсан түүний дуулга газарт унчихдаг. Энэ чимээ роботын анхаарлыг сарниулж, робот очин дуулгыг буц зохино. Жордан хүйтэн хөлс асгаруулan харж жаахан хөдөлсөн бол дуулгатай адил хувь тавилантай болох байсныг ойлгоно. Тэрээр тайван байхыг хичээн суух гэж оролдох үедээ халтарч нуруугаа мушгиж авнаа. Дахин хөдөлж зүргэлэхгүй байсан тэрээр сууж байтал робот нохоо эргүүлэхдээ Жордангийн гар дээр гიშгчдэг. Өвдөлт нь маш хүчтэй байсан ч амьд үлдэхийн тулд Жордан шүдэ 100 хөдөлгөөнгүй л сууна. Робот нохоо олдсны дараа тэр гараа шалгахад гар нь маш ихээр бяцарсан байв. Яг тэр үед түүнд нэгэн санаа орж ирсэн нь өөртөнд байгаа гар чийднэр нохооны анхаарал сарниулахад тусалж магадгүй гэж боддог. Тэр чийдэнгээ маш болгоомжтой гаргаж авах гэж байтал санамсаргүй унгаачихдаг. Түүнийг авах гэж оролдох яг тэр мөчөд робот нохоо алхах чимээ ойртож эхэлнэ. Жордан хурдан сэтгэж гар чийдэнгээ авч цүүнийг асан гэрлийг эсрэг хананд тусгана. Робот тэр даруул гэрэл рүү буудаж эцэст нь хананд нүх гаргачихдаг. Тэр арга нь ажиллаж байгааг харсан Жордан чийдэнгийн гэрлийг робот нохоон хөл рүү тусгахад робот өөрийнхөө хөл рүү зохиж бүр хөлөө ажиллагаагүй болгоно. Байдал энэ мөчөдөл Жордангийн гарт орно. Робот босох гэж оролдох үед Жордан түүнд боломж олголгүй тасарсан хөлийг нь авч роботыг буц зохино. Ингээд робот нохойг устгасны дараа Жордан тусламжийн тохио илгээж өөрийгөө боож имчилнэ. Энэхүү яг л AI ухаантай роботтой ширүүн тулалдааны төгсгөлд Жордан ялалт байгуулснаар энэхүү түүх маань дуусна. Ice. Энэхүү түүх болох Ice нь дэлхийн хүн төрлөختөн амьдрах боломжгүй болсон ирээдүйд өөрнөн. Шинжлэх ухаан технологи хурдтай хөгжсөний ачаар хүмүүс амьд үлдэхийн тулд өөр гаригуд руу нүүдэлн суурьжээ. Хүмүүс бие өөрчилж ер бусын хүч чадал болон төсвөртэй болгосон байна. Харин өөрчлөлт хийгдээгүй хүмүүсийг гадуурхагч гэж үзэж, ялгуурлан гадуурхдаг бөгөөд тэднийг unmodded гэж нэрлэнэ. Сэдвхөл дөнгөжил 16 нас хүрсэн. Дотгошоо зантай ганцаардмал өсвөр насны хүү. Эцэг эх нь ажил хийхээр энэ гаригт ирэхдээ түүнийг дагуулж ирсэн бөгөөд түүний дүү аль хэдийн ирж биеийн өөрчлөлт хийлгсэн байв. Одоо ингээд бүх гариг дээр л Сэдвик цорын ганц өөрсгдөөгүй хүн болсон байлаа. Оройн эцэг болон дүү нь Сэдвикийг орон нутгийн амьдралд хэрхэн дасгах талаар ярилцсан.
Аав нь өөрчлөлт зөвхөн биеийн чадварыг л өөрчилдөг. Сэдвэг шиг дотгошоо хүн бол өөрчлөгдсөн ч найз нөхдөдтэй болж чадахгүй гэж хэлдэг. Буланд нуугдан сонсож байсан сэдвэг аавынхаа үгийг тод сонсоод өөрийгөө батлах боломж олдноо гэж зөрүүдлэн өөртөө тангаргална. Харин нэг орой дүүн Ice Whale гэдэг онцгой экстрем спорт тоглохоор найзуудтайгаа гарахад сэдвэг хамт явнаа гэж зүтгэн. Дүүн ч эргэлзэн харна. Учир нь тэр тоглоо маш аюултай бөгөөд сэдвэг шиг өөрчлөгдөөгүй хүний хувьд бараг амиа хорлолцтой адил байв. Гэвч дүүн хичнээн болиулах гэж оролцсон ч сэдвэг шийдсэн байлаа. Тэрээр өөрийгөө баталж бусдад басамжлуулахаа болохыг хүссэн нь энэ л дээ. Замд явахдаа генетикийн өөрчлөлттэй дүүгийнх нь биеийн давуу тал илт харагданаа. Тэрээр агаар дамархан эргэж үсэрч харайж сэдвэгээс шал өөр төвшөнд гүйн. Харин өөрчлөлтөөгүй сэдвэг араас нь алхамаар л дагаж явна. Энэхүү явж явах замд сэдвгийг өөрчлөлтөөгүй гэдгийг мэдсэн тэрхүү гаргийн хүмүүс дэлхий рүүгээ буцаа чи энд нэмэргүй хог шаарл гэж хэлцгэн. Ингэж алхасаар сэдвгийн дүүн найзуудтайгаа уулзах газар ирэхэд дүүгийнх нь найзууд өөрчлөлтөөгүй сэдвгийг жигшил үл тоосон харцаар л хардаг. Гэвч сэдвгийн харц хатуу хിവэр байж тэднийг үл тооноо. Энэхүү тэдний групп салхи цэцэг суурин мөсөн талбайд хүрнэ. Тоглоом зохион байгуулагч дүрмийг тайлбарланаа. Энэ хүмүүсний доор энэ гаригтал байдаг Ice Whale хэмээх амтан амьдардаг бөгөөд тэр нь асар том, гайхалтай үзэсгэлэнтэй ажээ. Ice Whale буюу мөсөн альман машинуудын дуу чимээнд дургүй тул үйлдвэрүүд ажиллаж байх үед мөсний доор нуугддаг. Харин чимээ зогсмог цалмууд мөсийг мөргөж амьсгалахыг оролцдог байна. Ихэвчлэн хальмууд мөсийг мөргсөөр 7 дахь мөргөлтийн дараа мөс бүрэн хагарч халим агаарт үсэрч гарч ирдэг бөгөөд энэ нь үнэхээр сүрдэм үзэгдэл байдаг. Тэд мөсний тэг гол зогсож халим мөргөж эхлэмэгц бүгд эрг рүү гүөх ёстой. Дөрмөнгийн хэрв хангалттай хурдан байвал амьд үлдэнэ. Үгүй бол аврах том мөсөн халимд залгиулах аюултай. Энэ бол маш аюултай тоглоом байв. Дүрм тайлбарлагдсны дараа бүгд мөсөн дээр ирж нэгэн төрлийн тамхи татаж эхэлнэ. Зохион байгуулагч бүр сэдвэгт тамхи санал болгоно. Магадгүй анх удаа татаж байгаа болохоор тэр эсвэл өөрчлөгдөөгүй биетэй байсан болохоор сэдвэг тамхи татсны дараа хийм харж эхэлдэг. Тэрээр маш тунгалаг ертөнц харна. Яг тэр үед л үйлдвэр зогсож мөсөн халимнууд мөс мөргөж эхэлдэг. Дүүн сэдвгийг дуудаж бодит байдалд нь буцаана. Сэдвгээс бусад бүх хүмүүс бэлэн байдал байсан тул бүгд сандран гүйж эхлэхэд сэдвэг маань л хоцорно. Түүний хүчинд суларч улам удаан гүйж эхэлдэг. Дүүн эргэж харан хурдлаараа үхэн байна гэж сэдвгийг улам сандаргана. Гэвч дүүгийнх нь урт талын мөс аль хэдийн хагарсныг анзааралгүй тэрээр гүйж байхдаа хурц мөс дүүгийнх нь хөлөг зүсэж тэр газар хэвтэн өвдөж ойролдог. Үүнийг харсан хамт явсан бүлгийнх нь хүмүүс нь огц тоолгүй л явцгаана. Бүр нэгэн ч туслахаар зогссонгүй. Зөвхөн сэдвикл дүүдэрээ очиж түүнийг өргөн авч хамаг хүчээрээ урагшгүй. Тэр эгзэгтэй мөчөд сэдвикийн боломж бүрэн нэгднэ. Тэрээр улам хурдан гүйж эрэхт ойртон очино. Гэтэл генетл тэдний доорх хүмүүс мөсөн халимд цөм зохигдсон цэнхэр гэрэлцэн аврах халим уснаас үсрэн гарч ирнэ. Энэхүү зохилтын хүч сэдвэг болон дүүг нь агаарч шидэг боловч азар тэд мөсний хэсэг дээр гулсан эрэхт хүрчигдэг. Тэр үед мөсөн дээр авраг нөхөсөж бүхэлдээ мөсөн халим уснаас гарч ирсэн нь хүмүүрийг зочирдуулж бишрүүлнэ. Энэхүү явдлын дараа хүмүүсийн сэдвгийн талаарх бодол өөрчлөгдөнө. Учир нь тэр тэдний хүндэтгэлийг олж авсан байв. Буцах замд группийн нэг нь тоглоомоор сэдвгийн малгайг шүрч авнаа. Дүүн тэр даруул урагш үсэрч агаарт дүүлэн очиод малгайг нь авчирч өгнө. Энэ үед дүүгийнх нь хөл бүрэн эдгэрсэн байх бөгөөд сэдвэг өөрчлөгдсөн хүмүүсийн нөхөн сэргэх чадварыг гайхан харна. Хэсэг эргэлзсний дараа тэр малгайгаа буцаан авч инээмсэглэн бусдын араас алхана. Энэхүү явдлаар сэдвэг жирийн хүмүүс болон өөрчлөгдсөн хүмүүсийн хоорондох ялгаа давж болшгүй зүйл биш гэдгийг ойлгоно. Мөсөн халим мөсийг хагалсан нь мөн тэдний зүрх сэтгэл дэх мөс хагарч харилцан хүлээн зөвшөөрөлт болон нэгдлийг бэлэгдэж байна уу л гэлтэй. Гэхдээ энэхүү төвх нь 2, 3, 4, 5, 6 утга агуулдаг бөгөөд өөрт ямар сэтгэл төрснөө комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа төвх рүү орцгоё. The Tall Grass. Энэхүү төвх нь шөнийн орой галт тэрэг зэлүүд нутгийг хурцтай туулан нам гүмийг зүсэж өнгөрөх үеэр өрнөнө. Гоёмсог хослол өмсөн нэгээр сониноо өвхөн цонхоор ширтгэд төгсгөлгүй өргөжлөх хөндөр өвснөөс өөр харах зүйл байсангүй. Тэрээр өөдгөрлөн өвшээж унтахаар бэлтнэ. Түүнийг одооноос баяраа гэд нэрлэлчээ. Гítэлгэнэд гал тэрэг ослын тоормс хийж чарлан зогсоход баяраа зочин сэрнэ.
Тэрээр учрыг нь мэдхээр вагоноос яаран гарч ирэхэд бусад бүх зорчигчид гайхмаар нь гүн унтаж байлаа. Өөр сонголтгүй болсон тэр зориг гарган ганцаараа бууж өндөр өвсний дунд юу байгааг ойроос харахаар явна. Тэгтэл өндөр өвсний дунд жихүүдэс хүрмээр цагаан гэрлүү данивчин харагдана. Баяраа тэдгээр гэрлийн их усүрийг хайж явхад гартаа дэнлүү барьсан кондуктор гинэт хаанаас ч юм гарч ирнэ. Тэрээр баярааг хол төөрхгүй байхыг анхааруулж хурдан суудалтаа буцахыг зөвлөнө. Баяраа галт тэрэгт юу тохиолдсныг асуухад кондуктор ямар ч тайлбар өгөлгүй. Галт тэрэг удахгүй хөдлөх тул миний илтгэх хоёр хашгирааныг анхаарч сонсоорой л гэж хэлнэ. Кондуктор явсны дараа баяраа тамхи хасааж нэвт харагдчихгүй өндөр өвс рүү ширтэнэ. Цүүний доторх нууцлаг гэрлүүдийн талаарх сониудсан улам хүчтэй болсноор эцэст нь тэр сонирхолтой дийлдэн өвснийг өн рүү алхаж эхэлнэ. Цагаан гэрэл бараг чулуу шидхийн тайтай ойр харагдах ч тэр хичнээн алхсан ч хүрч чадалгүй. Өөрөө ч мэдэлгүй галт тэрэгнээс улам холдно. Алсаас кондукторын дуу сонсогдож галт тэрэг удахгүй явах гэж байгааг хэлэн хурдан ирэхийг шаардна. Баяраа буцаар ирэхдээ цагаан гэрэл гинэт хажуугаар нь харван өнгөрнө. Өвсний дунд ямар нэг үл мэдэгдэх хамтан нуугдаж байгаа мэт санагдаж нуруугаар нь хүйцдааж эхэлдэг. Тэрээр эргэн хараад хамаг хурдаараа буцсан гүйх боловч удалгүй замаа алдснаа ойлгоно. Ямар ч чиглэл рүү явсан эргэн тойронд нь ялгаагүй өндөр өвс үргэлжлэнэ. Тэрээр кондукторыг сонсно гэж найдан үсэрч орилноо. Ингээд кондукторын хоолой дахин сонсогдож галт тэрэг удахгүй хөдлөхийг сануулна. Энэ нь хоёр дахь буюу галт тэрэг хөдлөхөөс өмнөх сүүлийн сануулга. Цөхөрсөн эр тэр дууны зүг хамаг хүчээрээ гүйх боловч лабиринт шиг өндөр өвснөөс гарч чаддаг бай. Яг энэ мөчөд агаарт муу ёрын хоолой цуратаж баярагийн нуруугаар хүйтэн хөлсгүйж жихүүдэсгүй. Өвсийг салгаа ороход тэр цагаан гэрлүүдийн их усүрийг олж харнаа. Өөдөөс нь нүргүй хүндүрс тамтан удаанаар өндийж байх нь тэр. Тэр амтан баярааг хармагцаал шууд түн рүү дайрна. Айсэр зүгтөхөд улам олон хүндүрс тамтад эргэн тойронд нь гарч ирэн олширноо. Сандарсандаа бараг л сохор юм шиг үүж байсан баяраа бүдэрч унахч сарвуу тамцтаас арай их юм ултарч дахин гүсээр л байна. Алсаас галт тэрэгний хөдөлгүүрийн архирах чимээ сонсогдоход баяраа амьд үлдгэцэнгөөрөө тэр зүг рүү дайрангүй. Өвсний захад ойртой ирэх мөчөд нэг амтан гинэт үсрэн гарч ирээд түүнийг газар тунгаана. Баяраа мэдээж яасандаа урагш мөлгөх боловч ард байгаа амтад түүнээс чангаан зууралтана. Яг энэ мөчөд өөрийгөө сүрлээ гэж бодож байтал гинэт улаан гэрэл орчныг гэрэлтүүлж амтад түүнийг тавьж явуулна. Хүн өнөө гартаа бамбар барьсан том сахлаа гайхуулсан кондуктор байх нь тэр. Энэхүү жихүүдэс өргөн амьтад нь галаас айдаг юм байна л да. Кондуктор бамбараа шидэж баярааг босгон хамтдаа хөдөлж буй галт тэрэг рүү гүйн орно. Туйлдсан баяраа вагоны төгсгөл дуунаж зүрх нь хүчтэй дэлсээр л байдаг. Баяраа кондуктороос тэдгээр амтад юу байсан талаар асуухад кондуктор тайлбарлана. Энэхүү жихүүдэс хөрөм хүн төрх амьтад нь өмнө нь хүмүүс байсан. Зарим нь тал нутгийг гатлахдаа замаа алдсан. Зарим нь зүгээр л чам шиг буруу газар буусан. Эцэст нь ягаад ч юм тэд ямар нэгэн зүйл баригдаж мангасуудтай нэг болж ийм болсон л доо. Харин галт тэрэгний хувьд энэ газраар өнгөрөх болгондоо ямар нэгэн нууцлаг байдлаар хүчээ алддаг. Үүнийг сонссон баяраа одоо хүртэл айдас давтан өндөр өвс рүү эргэн харж дотор нь сонсогдох аимшигт орилт болон архирааныг сонсно. Тэрээр өөрийгөө амьд үлдсэндээ өөрийн ирэхгүй баярлаж тайвширснаар энэхүү түүх маань дуусна. Энэ ангид миний ойлгосноор хурцтай тавих галт тэрэг нь хүн бүрийн амьдралын аяллыг бэлэгдэж бид бүгд л янз бүрийн уруу таталцтай нүүр тулгардаг бөгөөд тэдгээрийн өмнө сониудсан хүсэл шунал төрөх нь хүний л жам юм л дөө. Гэвч зарим уруу таталт болон гаж хүслүүдийн ард эргэж гарах боломжгүй ангал байдаг шүү дээ. Нэгэн дунчхул яг л Пандорагийн хайрцгийг нээсэнтэй адил. Насан туршдаа л хорц зуршил болон уруу таталтуудаас мултарч чадахгүй. Тэр нь хар тамхи, мөрөдөд өглөөм, хөөхөн шуухан эсвэл үүнтэй адил хүнийг өргөдөх ямар нэгэн зүйл байж болно. Энийг л дүрсэлсэн юм болов уу да. За тэгээ ард нь бас 4 5 6 7 8 утга байгаа юм шиг байлээ. Өөртөө юу гэж бодсноо комент хэсэгт үлдээгээрэй. Pop Squad. Энэхүү түүх нь хүмүүс эцэст нь өгшгүй мөнх амьдралд хүрсэн ирээдүйд өрнөн. Хүний биед нэгэн залуужлах цэнхэр шингэн тарьснаар хүн үрд залуу хിവэр үлдэх боломжтой болсон байв. Мэдээж энэ нь төлөөстэй. Төлөөс нь өр хөвгцтэй болох чадвараа алддаг. Баячууд үүлэн дээгүүр өндөрт тансаг амьдарч байхад ядуус харанхуй битүү ядуусын хороололд арай ядан амьдрна. Баян ядуу гэлтгүй хүн бүр мөнх амьдрах боломжтой ч хэрв хөвгцтэй болохыг хүсвэл тэр эрхээ алднаа л гэсэн үг. Энэ нь нийгэмд маш том асуудал үүсгэнэ.
Аргагүй шүү дээ. Хэн ч үхгүй болохоор мэдээж хүнсний нөөц хомсдож эхэлжээ. Ингээд хүн амыг хянахын тулд засгийн газар тусгай устгах баг байгуулсан байна. Албан ёсны бүртгэлгүй төрсэн бүх хүүхдийг цаазлах ёстой бөгөөд хууль бусаар хүүхэд төрүүлсэн хүмүүсийг ч мөн устгана. Энэхүү устгах багийн нэг гишүүн мөрдөгч Брикс нэгэн өдөр энэхүү баг ядуусны хороололд хэн нэгэн хууль бусаар хүүхэд төрүүлж байгаа тухай мэдээлэл авна. Брикс тэр даруул бага дагуулan очино. Тэнд очиход нөхцөл байдал үнэхээр аимшигтай байлаа. Хог хаасаагүй аварсан угаалтуур хэр буртгаар дүүрэн мөн хөрөгчн доторх хоол муудаж өмхийн үнээр ханхилж байв. Харин гэрийн эзэгтэй тэднээс гуйж бид хинт ч хор хүргээгүй шүү дээ. Яагаад ингэтлээ харгис байх ёстой юм бэ гэж асууна. Харин Бриксийн хамтрагч тэд хууль зөрчсөн. Тэр хүүхдүүд угаасаа л төрөх ёсгүй байсан гэж хэлдэг. Дараа нь багийнхан өрөөнд дотроос цайвар арьстай хөөрдөм 2 хүүхэд олно. Эдгээр хүүхдүүд амьдралынхаа туршид тэнгэр огт харж үзээгүй мөртлөө одоо энэ ертөнцид салах ёс хийх гэж байгаа нь. Багийнхан энэхүү шийдгэх гүйцэтгэлээ ээлжилдэг бөгөөд одоо мөрдөгч Бриксийн ээлж тэрээр хаалгыг хааж ирэхдээ тоглоомон үлэг өрөвлөө твэрсэн жаахан хүү өөрлүүн гимгүүнүүдээр харж байгааг олж харна. Хүү тоглоомоо түүнтэй хуваалцах гэсэн мэт үлэг өрөвлөө өөдөн өргөдөг. Энэ үед мөрдөгч Бриксийн зүрх чичрэнэ. Хэсэг эргэлцсэний эцэстээр бууга өргөнө. Бууцны дараа үзэгдэл солигдож Брикс аманда тамхи зуусан чигээр гарч ирнэ. Хүүхдүүдийн аав мэдээж ууртаагаар Бриксийг сэтгэлгүй алуурчин гэж хашгирна. Тэрээр багийн нэг шүний бууг шүүрэн авч хүүхдүүдийнхөө өшиг авахын тулд Брикс руу чиглүүлнэ. Гэвч дараагийн мөчөд багийн нэг шүүн түүн рүү буудаж бүр толгой руу буудаж тэр газар дээрээ амьсгал хураана. Брикс хэсэг хугацаанд зочиртон зогсноо арай гэж ухаан ордог. Дараа нь тэр нисдэг машинаараа үүлэн дээрх хот руу буцна. Тэнд нь мэдээж өндөр барилгууд орчин үеийн технологийн мэдрэмжээр дүүрэн байлаа. Брикс хувцас олж хэдэн 100 жил амьдарсан ч одоо хүртэл залуу. Үзэсгэлэнтэй хэвээр байгаа найз бүсгүйнхээ тоглолтын дээр очино. Тоглолтын дараа бүсгүй тоглоом шоглоомоор хэрвээ мөнх амьдралын төлөө биш байсан бол чамд хүүхэд төрүүлж өгөхөд бэлэн байх байсан гэж хэлнэ. Хүүхэд гэсэн үгийг сонсмогцлоо Брикс саяхан устгасан 2 хүүхдээ сандаг. Тэрээр гарлуугаа харахад хатаж амжаагүй цусны мөөрч үлдсэн байв. Дотор нь мэдээж олон мэдрэмж өөрийг нь давмгаална. Маргааш нь Брикс найз бүсгүйгээ дагуулan залуу хിവэр байлгах серум тариулах эмнэлэгт очноо. Серум биед нь аажмаар ороход гайхамшигтай өөрчлөлт болж нүүрэн дээрх бүхий л үрчлээ. Өөсөв нь алга болж дахин залуу төрхөн сэргэн. Буцах замд серумын нөлөөгөөр бүсгүй дур хүсэлтэй болж Бриксийн өвөр дээр суун дотн байхыг хүснэ. Гэвч Брикс арын суудал дээр байгаа үлэг өрөвлийн тоглоомыг хараад сонирхол нь алга болно. Тэр тоглоом яг л өнөөх хүүгийн барьж байсан тоглоомтой адилхан байв. Найз бүсгүйгээс салсны дараа Брикс машинда ганцаараа сууж өмнөх 2 хүүгийн дүр төрхөн үзэгдэж шаналж эхэлдэг. Энэхүү гимшил нь томорсоор Бриксийг өөрийн үйлдэл зөв байсан эсэхэд эргэлзүүлэхэд хүргэнэ. Тэрээр үлэг өрөвлийн тоглоомын шошгыг шалгаж хаягийг нь олж тэмдэглээд мөрдөхөөр шийднэ. Яг тэр үед нэг эмэгтэй дэлгүүрт тоглоом авахаар орж ирнэ. Сэжиг төрсэн Брикс түүнийг нууцаар дагна. Ингэж дагсаар хогийн ургамал дарагдсан эзгүй газар тэр нурж муудсан байшин олдог. Бууга бэлэн барьсан чигээр дотгож ороход сэжиг нь үнэн байв гэлтэй. Дөнгөж хилд орж буй бяцхан охин тэнд нь байдаг. Мэдээж чимээн цоцсон эмэгтэй охиноо тэрч ухарнаа. Брикс түүнийг тавьшруулж зүгээр л ягаад мөнх амьдралаас татгалзан хүүхэдтэй болох эрсдэл хийснийг ойлгомоор байна гэж хэлдэг. Эмэгтэй охиноо тоглох зуура өөрөө 200 гаруй жил амьдарсан. Амьдралд хийж болох бүхнийг үдсэн учраас амьдрал нэгэн хэвийн утгагүй болсон гэж ярина. Тэр энэ хүүхэд ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Хүүхэд яг л гэрлийн цацраг шиг түүний амьдралыг гэрэлтүүлж цаг хугацааг үзэсгэлэнтэй болгож ирэх жилүүдийг ч зөөлөж инээд баяр хөөрөөр дүргсэн гэж хэлнэ. Би яг л дахин төрсөн мэт өөрийгөө мэдэрсэн ч гэж хэлдэг. Алхад зураагүй бяцхан охин Брикс руу ирж толгой дээр нь малгай тавих гэж гараа сунгана. Охиныхаа аюулгүй байдлаас айсан эмэгтэй Бриксийг анхаарал сарнсан үед бууг нь булаахыг оролдоно. Гэвч мэдээж мэрэгжлийн Брикс хурдан хөдөлж эмэгтэйг дарж явнаа. Гинтийн өвмөнөөс айсан охин мэдээж уйлж эхэлдэг. Яг л өөрт нь дадал болсон мэт Брикс бууга хүүхэд рүү чиглүүлнэ. Ээж нь охиныхаа амийг өршөөхийг зөвхрөнгүй гуйж оронд нь намайг алчхаа.
миний амийг авчгаа гэж хүснэ. Хэсэг бодсны эцэст Бригс бууга доошлуулж гэрээс гарч явна. Ингээд эмэгтэй тэр даруул охиноо чангаар тэрэн уйлж эхэлдэг. Гэвч Бригс хаалган дээр очиод гарахад хамт ажилдаг нэгэнтэйгээ нүүр тулнаа. Хүүхдийн уйлах чимээг сонсоод тэр хамтрагч Бригс даалгавраа биелүүлэг хууль зөрчсөнийг ойлгодог. Тэр даруул бууга Бригс рүү чиглүүлнэ. Бараг нэгэн зэрэг Бригс ч мөн адил өөрийгөө хамгаалахын тулд бууга гарганаа. Ингэснээр хоёулаа яг л зэрэг боднаа. Хамтрагч нь газар дээрээ нас барж харин Бригс шархацсан чигээр борон дунд ганхан алхна. Бригс боронд говийн унах зуур хүйтэн бороо түүний нүүрэнд тусаж амьгүй хотыг сүүлийн удаа харж газар дуунаж нүдээ үүр данснаар энэхүү түүх маань төгсдөг. Хятадуу тэгээд л хүн амаад илэхгүй хүний нэг л хүүхэд шүү л гэдэг байх л төө. Сайхан урт наслан штэ манай эцдүүд. Энэхүү түүх маань бас 3 4 5 6 утгатай бөгөөд өөртөө юу гэж санагдсанаа комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд дараагийнхаа түүх рүү орцгоё. All Through the House. Энэхүү түүх нь Зул сарын баярын өмнөх орой өрнөн. Ах トゥ хоёр унтаж чадалгүй ихээр догдолж Санта Клаус ямар бэлэг авчрах бол гэж догтлон шүн дундын үед түүнийг нэг харчих санаатай тэд доошоо сэм бууж ирээд бөөдөнгийн ард нуугдан чагнав. Харанхуйд хөшгөний ард нэгэн бараан дүрс гарч ирнэ. Тэд анхааралтай ажиглахад тэр хүн биш байв. Төөрөгдөл айдас болж хуурч хөшгөний занаас урт нарийнхан хэл сунаж гарч ирнэ. Энэ нь хэлээрээ иллэг хийх гэж биш. Харин ширээн дээрх сүү болон хоолыг шуналтаагаар сорж авч байв. Тэр урт тэлтэй амтай удалгүй өөрийгөө ил гаргаж хоолоо идэж дусснаа баяртайгаар илэрхийлнэ. Ах эгч хоёр мэдээж баяртай байснаасаа илүү айдас давтаж амаа дараад амьсгалахаас ч байна. Нөгөө амтан чин хүнд алхасаар бөөдөнгийн зүг ойртон ирнэ. Хурд сарвуунч шалан дээр товших дуу гаргана. Тэд бөөдөнгийн ард чичирч байсан ч айдас нь биелэл болж өнөх мангас бөөдөнг хүчтэй түлхэн хажуу тийш шидэж тэдэнд нуугдах газар үлдээсэнгүй. Аргадан архирах дуу гаргаж шүлсэн гойдсон хурц шүттэй ам нь ил гарнаа. Тэд айсандаа ухарж хөдлөхгүй зогсож байтал өнөөх хамтан охины нүүрлүү ойртон ирнэ. Охин өөрийгөө идүүлэх гэж байна гэж бодсон ч гинэд тэр түүний нэрийг дууднаа. Дараа нь шүлсээр бүрхэгдсэн бэлгийг бөөлжиж гаргаж ирээд охинд өгчдөг. Охин мэдээж чичирсээр түүнийг авна. Дараа нь хүүд хандан мөн түүний нэрийг дуудаж илүү том бэлгийг гаргаж өгнө. Хүүгийн толгойг зөөлөн элж сайн байгаарай гэж сануулна. Тэгээд тэр амтан яндангаар авирч гарч алга болно. Ах эгч хоёр удаан хугацаанд сандарсан хിവэр л байдаг. Хүү бэлгээ задлахад хүсч байсан тоглоом машин байх нь тэр. Ингэснээр тэд ойлгоно. Тэр мангас яг үнэндээ Санта Клаус байсан байна гэдгийг. Манай хоёр орондоо буцаж хөвцөн ч унтаж чадсангүй. Эх чинь айсан хിവэр л. Хэрвээ бид сайн хүүхэд байгаагүй бол яах байсан болоо гэж шивнсээр энэхүү түүх маань дуусна. За энэ түүх дээр жахавтай юм харагдаж байгаа шигэ байдгүй шүү дээ л гэж байгаа мó да. За энэ дээр бол нэг 2 юм 3 л утга байна. За тэгээд юу гэж бодсноо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За Сис 2-ын төгсгөлийн сүүлийн 2 анги. Та шууд ангиуд руугаа орцгоё. Snow in the Desert. Энэхүү өгүүлэг нь цөлийн жижиг баарнд өрнөн. Snow нэртэй нэгэн эр саяхан шар ариг захиалж тайван сууж байтал гинэд 3 шагналын ангууч буюу Bounty Hunters орж ирнэ. Тэд Snow руу бардам алхаж очин тулгарнаа. Учир нь Snow-ийн бэд ямар нэгэн өөрмөц өсөлтийн даавар байдаг бөгөөд энэ нь түүнд өгшгүй мөнх амьдрал бэлгэлдэг ажээ. Snow-ийн эргэтнийг авч мөнх амьдралын нууцыг олж авахын тулд олон баян хүмүүс түүний толгойг өндрөөр үнэлсэн байсан тул тэрээр бүх анчтын бай болсон байв. Намхан анчтын нэг нь бууга авах гэж оролдох үед Snow шууд төрүүлж будаж түүнийг унгана. Дараа нь 2 дахь анчингч мөн будаж толгойг нь дэлбэлнэ. Гэвч энэхүү өмнө дунд хамгийн өндөр анчин Snow-ийн баруун гарыг будаж тасланаа. Яг тэр мөчөд нэгэн нууцлаг эмэгтэй гарч ирж хурдан давтлан урт хутгаар өндөр анчинг ална. Snow-ийн амийг аварсан түүнд талархсан Snow түүнийг гэртээ урнаа. Snow надад өөр шалтгаанаар ядаж хандсан байлгүй дээ л гэж бодно. Snow буудулсан гарынхаа боолтыг тайлахад тасарсан гар нь дахин ургаж эхэлсэн байв. Тэр эмэгтэйд өөрийн биед байдаг тусгай өсөлтийн дааврын тухай тайлбарлана. Энэ нь эсүүдийг сэргээдэг бөгөөд үүний улмаас тэр байнга хөөгдөж агнагдаж явдгаа гэж хэлдэг. Эмэгтэй эхэндээ зүгээр л дүр эсгэж байсан ч дараа нь харин үннээ хүлээн зөвшөөрнө.
Тэр бол дэлхийн эйжент буюу дэлхийг төлөөлж байгаа хүн. Хүн төрлөختөнд ашиглахын тулд Snow-ыг авчрах үүрэгтэй хүн юм байна л та. Гэвч Snow хариу хэлэлгүй түүнийг гэрлүүгээ дагуулan явна. Харин эмэгтэй өмнө харагдах зүйл түүнийг алмаар болно. Ус маш ховор энэ цөл гараг дээр зөвхөн ногоон ургамал биш, бүр усан сан хүртэл байх бөгөөд жинхэнэ Oz байв. Snow усанд орсны дараа эхнэрийнхээ шөнийн даашинзыг эмэгтэйд өгнө. Нар жаргаж орчин бүхэлдээ намгүн болно. Дотн мэдрэмж төрнө. Snow хэлэхдээ эхнэр нь 123 жилийн өмнө амиа орлсон тухай ярьдаг. Эхнэр нь хөгшөрч байхад өөрөө огт өөрчлөгдөөгүй тул ганцаардалж ивж олон жил амьдарсан гэж хэлнэ. Энэ түүхэнд эмэгтэй сэтгэл хөдлөж Snow-д ойртож ирнэ. Тэд мэдээж энэ шүн дотн мөчөж хуваалцсан. Шүн сэрүүлэг дуурахад эмэгтэй дэлгэцээр харвал өөр шагналын анчтын бүлэг тэдний мөрөөр ирж байв. Snow аль хэдийн өрх бэлдсэн байсан бөгөөд дайснууд ойртох үед харанхуугаас гарч тулалдаж эхэлнэ. Эхэндээ тэр хоёр анчин амархан устгана. Гэвч генийн өөрчлөлттэй гүрвэл хүнтэй тулгарч Snow-ийн гар хөлүүдийг нь хугална. Snow хөдөлгөөнгүй өвтөж дайснаа ойртохыг хүлээгээд генэт үсэрч босоод түүнийг устгана. Гэвч тэр аль хэдийн туйлдсан байв. Дараагийн анчин түүнийг алах гэж ирэх үед эмэгтэй яг цагтаа гарч ирж буудаж устгана. Гэвч дараа нь хамгийн сүүлчийн босс анчин гарч ирээд эмэгтэйг буудаж ална. Snow-ыг алахаар ойртож ирэх тэр мөчөд гинэд нэг гар цээжийг нь нэвт сүлбэн. Эмэгтэй дахин амьд гарсан байв. Харин зүүнний зүүн тал бүхэлдээ механик хэсгүүдээс бүрдсэн сайборг болж өөрчлөгдсөн байлаа. Үнэн дээр тэрч бас Snow шиг өгшгүй нэгэн байжээ. Ингэснээр хоёр ганцаардсан мөнх амьд амтан эцэст нь бие биенээ олж тэврэлдэн үнсэлцэнэ. Тэд амьд үлдэж цөл дунд өөрсдийн аюулгүй оргинлоо олсноор энэхүү түүх маань дуусна. Миний бодлоор хэрв хүн мөнх амьдралыг хүсвэл хамгийн ихний давах ёстой зүйл нь одоо ганцаардал юм уу? За энэ түүхэд бас нэг 2, 3, 4 утга байна. Өөртөө юу гэж санагдсанаа комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа түүх рүү орцгоё. The Drowned Giant. Энэхүү түүх нь далайн эргийн элсэн дээр өрөндөг бөгөөд далаагаас гинэт нэгэн асар том цогцос гарч ирснээр эхэлнэ. Дөнгөж ивсэн авраг эрэг дээр давлгаанд шидэгдэн гарч ирсэн байвал гэлтэй. Ийм зүйл өмнө ногт тохиолдож байгаагүй тул хотынхан бүгд цочиртон балмагданаа. Тэд дараалан эрг рүү ирж аврагын жинхэнэ төрхийг харахыг хүснэ. Энэхүү авраг нь царайлаг төрхтэй, гүн суусан нүдтэй. Нүдний хүүхэн хороо нь далайн хамгийн гүн цэнхэр шиг өнгөтэй байлаа. Тэр яг л аврагуудын нутгаас ирсэн ханхүү мэт үзэсгэлэнтэй харагдана. Доош нь сайн харвал аврагын бие өндөр булчинлаг бөгөөд эртний грекийн хөшөө шиг л төгс байв. Илүү ойроос ажвал түүний аалган дээр жижигхэн далайн ус тогтсон байж тэр усанд хэд хэдэн жижиг загас баяртайгаар сэлж байлаа. Муухай төрхтэй нэгэн эмэгтэй хамгийн түрүүнд аврагын биеийн дээр авирч гарсан бөгөөд үүнийг харсан бусад хүмүүс ч эргэлзэлгүй даган авирцгаав. Хөөгтүүд аврагын цээжин дээр тоглон инээж бүжигчэд хамрын үзүр дээр нь бүжиглэж байв. Яг л тэр газар асар том тоглоомын талбай болсон мэтэл байв. Аврагын өөгийн цэвэр бие дээр удалгүй хүмүүсийн хөлийн мөрөөд нэмэгдэж эхэлвэ. Өдөр хоногуд өнгөрөх тусам зочдын урсгал тасралтгүй үргэлжилж тэр газар аялал жуулчлалын халуун цэг болон хувирхан тэр. Хүмүүс мянга хэдэн 100-аараа ирж буцаар л байв. Хэдэн өдрийн дараа аврагын зохицос анхны шинэхэн төрхөө алдаж хүмүүсийн сонирхолж аажмаар буурч эхэлвэ. Дараа нь хэдэн ажилчид далайн эрэг дээр ирж цогцыг хэрхэн хэсэгчлэн авч зайлуулах талаар ярилцсан тохиж байлаа. Учир нь аврагын бие аажмаар задран муудаж эхлэв. Нүдний тунгалаг байдал алдагдаж алган дахь далайн ус аль хэдийн хатан алга болов. Урд нь өөгүй гүлгэр байсан цээжин дээр толб үсэж улмаар граффити гарын өсгүүд аврагын бие даяар тархаж эхэллээ. Анхны гайхшрал бишрэл аль хэдийн арилж цогцыг зайлуулах ажиллаж эхлэв. Аврагын толгойг хэрс тасалж дараа нь мөчүүдийг нь салгав. Хэд хоногийн дараа асар том биет бараг бүрэн задлагдсан байлаа. Урд нь хүнээр дүүрэн байсан тэр газар одоо хоосон болсон байв. Хэдэн сарын дараа авраг байсан гэдгийг бараг бүгд мартжээ. Зөвхөн түүний арга ясны эсгүүд чимэглэл дурсгалын зүйл болж гудамжны болонд дархан үлдэж авраг үнэхээр л байсан гэдгийг сануулж байв. Өгүүлэг нь аврагын цогцыг нэгэн том агуу зүйлсийн зүүрлэл болгон ашигласан байдаг. Эхэндээ хүн бүр гайхан биширч хүндлэлтэй ханддагч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс тэр агуу зүйлийг энгийн зүйл мэт үзэж
Зугаа цэнгэл болгон хувиргаж эцэст нь юу ч үлдэхгүй болтол нь хэрэгэлдэг тухай өгүүлнэ. Миний бодлоор хүн альва гайхамшиг агуу зүйлд ихэнхдээ их хүндэтгэлтэй ханддагч цаг хугацаа өнгөрөхөд түүнийг энгийн утгагүй зүйл болгож тасгаж орхит юм байна л ч. Агуу зүйл гэд байгаа нь хүн урлаг байгаль эсвэл ямар ч онцгой зүйл байж болно шүү. Хүмүүсийн оюун санаа ихэнхдээ биширдэгч дараа нь дасдаг. Эцэст нь үндсэнийг нь алдагдуулдаг. За одоо тэгээд жишээ дотвол Холливуд, Инстаграмын одууд шиг л байна дөө. Өнөөдөр бодлоо 3 сарда мандан бадарлаа. Тэгэл дараа нь хинч танихгүй. Хүмүүсийн оюун санаа ихээр хөгжих тусам энэ зүйл маань улам ихсээр л байна гэдгийг анхааруулсан болов да. За энэ түүх маань ерөөсөө л нэг 2 3 хаал утга байх шиг байна. За тэгээд өөрт чинь ямар сэтгэл үлдээснээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд энэхүү сизон маань дуусч байна л та. Өөр дахиад 2 сизон байна. Season 3 нь нийтдээ 9 ангитай. Өмнөх 2 season шиг 2-2-оор нь яриулах уу? Эсвэл 9 болохоор 3-3-аар нь яриулах уу гэдгээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ лайк, сабаа мартва. Дараагийн season-аар уулзлаа. Түр бай бай.